уурлага бухимдах байдал маань эрс багассан тий. Ач холбогдлоо мэдж байгаа харьцангуй их тайван болсон байгаа даа их амар амгалан болсон. Ер нь нөгөө дүүрэн гэдэг юм уу тий. Ямар нэг юмар нэг юм дутаад байгаа юм алга. Одоо би бол өөрийгөө их баян хүн гэж боддог. Яг үнэхээр надаа бүхэл юм байна. За тэгээ дээр нь энэ бяцлаглалын ач холбогдол бол ерөөсөө хүнийг их гоё дүүрэн болгож өгдөг гэж би бас хэлэх байна. За мэдээж л энэ арга талын амьдралд бол одоо юу гэдгийг наацхыг хэрэгцээтэй. Бидний нөгөө идэж явах өмсөж зүг за тэгэл нөгөө материал гэр оронтой байх машин хэрэгтэй болох ч үгүй юм уу те. За энэ үндсэн хэрэгцээ энэ төр мэдээж байна. За энэ хүн болгоны амьдралын бас төвшин чанар өөр байгаа учраас энэ болгоныхоо төлөө явж байгаа сүрг бол явахаас өөр арга байхгүй. Гэлээ гэхдээ бас энэ бяцлал буюу сэтгэлийн энэ боловсрал гэх юм уу те. За дээр нь энэ ухамсарын төвшингөө энэ дээшлүүлж л явал их сайн байдаг юм байна гэдэг тал дээр одоо ер нь юу гэдэг юм бэ хэрэггүй хит хэмээн цагийг ерөөсө гаргахаа байчих.